Би ийм загтал их хүлээж авдаг. Уг агч би юу хийхээ мэдэхгүй байна. Ихэвчлэн залуу хүмүүсээс авдаг л да. Юу хийхээ мэдэхгүй байна. Таны блог постуудыг чинь бүгдээринг нь уншсан. YouTube бичлэгийг чинь бүгдээринг нь үзсэн. Номыг чинь уншсан. Тэгээд ч юу хийхээ мэдэхгүй байна. Та надад туслаач гэдэг тусламж гуйсан тийм загтлууд айгүйх хүлээж авдаг. Тэгээд би ийм загтлыг уншаад бас гайхдаг л да. Яагаад гэвэл бид нар блог постн дээрээ, видео бичлэг дээрээ, номон дээрээ хэрвээ та амжилтаа хаанаас эхлүүлэхээ мэдэхгүй байгаа бол ингээрээ, тэгээрээ гэдэг тийм зөвлөгөөнүүд айгүйх оруулсан байдаг. Жишээлбэл өглөө эрт босоод үз зорилгоо тодорхойлоод үз юу хүсэж байгаагаа мэдэхгүй байвал ийм зүйлүүдийг хийгээд үзэж гэдэг юм уу, тиймэрхүү зөвлөмж маягтай зүйлүүд маш их миний блогоор дүүрэн байгаа, миний видео бичлэгээр дүүрэн байгаа. Тэгээд тэрийг хийхгүй яахаа мэдэхгүй байна гэдэг тийм загтлыг уншаад би их гайхдаг л да. Тэгээд би бодохдоо их олон хүмүүс бодоод яваад байдаг. Их олон хүмүүс нэгсэндээ хийдэггүй, зөвхөн бодоод яваад байдаг. Тэгээд тэр бодож байгаа нь хийгээд байна гэж бодоод байх шиг байгаа юм, тийм ээ. Тэгээд хэрвээ та амжилтанд хүрье гэж бодож байгаа бол хийх хэрэгтэй. Хийдэг хүмүүс амжилтанд хүрдэг. Тэрнээс бодоод яваад байх юм бол амжилтанд юусоо хүрэхгүй. Тэр бодоод байгаа тэр зүйлийг чинь хэн нэгэн хүн хийх хэрэгтэй үстэй, тийм үү? Тэгэхээр тэр хэн нэгэн хүн та өөрөө шүү гэдгийг юусоо мэддэггүй юм шиг байгаа. Тэгээд жишээлх юм бол өглөө эрт босох хэрэгтэй гэж бодож байгаа бол өнөөдөр өглөө эрт босоод үз. Юу болох нь вэ? Маргааш босоод үз, нөгөөдөр босоод үз. Ингээд бүтэн сар өглөө эрт босоод үз. Яах нь хар те. Хэрвээ амжилтын тайрны өрөх хэрэгтэй гэж бодож байгаа бол өнөөдөр амжилтын тайрны ураад үз. Маргааш ураад үз. Бүтэн нэг сар ураад үз. Тэгээд яах нь хар. Бин тамир спортоор хичээлээд үз. Өнөөдөр шууд гараад бин тамир спортоор хичээлээд үз. Маргааш хийгээд үз, нөгөөдөр хийгээд үз. Бүтэн сар 2 сар хийгээд үз. Тэгээд яах нь хийдэг хүн хариултыг авдаг. Тийм болохоор хийгээд үзсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар дараагийн алхам юу байх вэ гэдгийг ерөөсөө маш сайн мэддэг учраас хийдэг хүмүүс амжилтанд хүрдэг. Тийм болохоор хийгээд үзээч. Бити бодоод яваад бэ. Бодно гэдэг чинь хийн гэсэн үг биш ээ гэдгийг би өнөөдрийнхөө бичлэгтэр хэлэх хүсэлтэй байна. Тэгэхээр хүс хийхүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.